2000 оны хаврын сүүлчээр Кёнгимужийн Гуачи хотын нэгэн орон сууцнд амьдарч байсан дунд иргэм насны хос сургаггүй алга болсон тухай мэдээлэл цагдаагийн төвд иржээ. Дуудлагыг тэдний хүү 24 настай Ионсок өгсөн бөгөөд эцэг эх маань сүмлүү явсан ч одоогоор эргэж ирэхгүй байна гэж 50 дугаар хэлсэн нь бүртгэлд үлдсэн байдаг. Эхний шатанд цагдаа нар энэ мэдээллийг онцгой хэрэг гэж үзээгүй. Насанд хүрсэн хүмүүс богино хугацаанд холбоо тасрах, гадагш явах, танил айлтай хонох зэрэг нь түгээмэл тохиолддог тул сургаггүй алга болтын ангиллаар хүлээлгийн байдалд оруулах. Гэсэн хэдий ч дуудлага өгсөн хүний хандлага анхаарал татахуйц байсан. Ихэнх тохиолдолд ойр дотны хүн алга болсон үед сандарч олон асуулт асууж, яралтай арга хэмжээ хүсдэг. Харин Ионсок асуулт асуугаагүй, тусламж хүсээгүй, сэтгэл хөдлөлөө илэрхийлээгүй. Тэр зүгээр л мэдээлэл өгөө зогсов. Энэ нь шууд с 'жиг гэж тооцогдоогүй ч хожим иргэн харахад мөрдөн шалгалтанд чухал дохио болсон юм. Хосуудыг алга болсноос хойш хэд хоногийн дараа хотын өөр хэсгүүдээс с 'жиг бүхий хогийн уутнууд олдож эхлэв. Эхний уутыг шалгахад хүний биеийн хэсэг байсан нь тогтоогдсон. Хотын хэмжээ хүн амын нэвтрэл зэргийг харгалзан үзвэл ганц уутнаас бүхнийг дүгнэх боломжгүй тул мөрдөн шалгалт анхандаа болгоомжтой эхлэв. Гэвч дараагийн өдрүүдэд дахин цогцсны хэсэг агуулсан уутнууд илэрч байршлууд нь хоорондоо уялдах шинжтэй болов. Эцэст нь шинжилгээний дүнд эдгээр цогцснуудын хэсэг нь нэг гэр бүлийн хоёр хүнийх болох нь тогтоогдов. Ингэснээр өмнө нь сургаггүй алга болсон гэж бүртгэгдсэн хэрэг бодит гэмт хэрэг болж хувирсан юм. Цогцос хэсэглэгдсэн уутанд хийж тараасан байдал нь санамсаргүй, сандрал донд хийгдсэн үйлдэл бус тодорхой дараалал бодож төлөвлөсөн байж болзошгүйг илтгэж байна. Мөрдөн шалгалтын чиглэл энэ мөчөөс эрс өөрчлөгдлөө. Цагдаа нар алга болсон хүмүүсийн бүртгэлийг шалган саяхан дуудлага ирсэн айлд очив. Байшинд Ионсок ганцаараа байлаа. Орон сууцны дотоод орчин Нямбай цэвэрхэн байсан. Гал тогоо угаалгын өрөө шал бүх зүйл саяхан их цэвэрлэгээ хийсэн мэт харагдаж байв. Эмх цэгц өөрөө с 'жиг бичгэлээ, гэмт хэргийн сэжигтэй нөхцөлд хэд цэвэр байдал нь улмөр арилгах орлогын шинж байж болзошгүйг мөрдөн шалгагчид харгалзан үздэг. Шүүх эмнэлгийн шинжилгээ болон криминалистик шалгалтаар байшинд хүний цусны бичил улмөрүүд илэрсэн байна. Эдгээр улмөрүүд энгийн нүдэнд харагдахгүй ч тусгай гэрэл урвалж ашиглан илрүүлсэн юм. Ингэснээр гэмт хэрэг гэр дотор үлдгэсэн байх өндөр магадлалтай болсон. Ингээд Ионсокийг албан ёсоор байцаалтанд дуудав. Байцаалтын үеэр тэр маш тайван байлаа. Өөлөлгүй, уралсан шинжгүй, айдас илэрхийлээгүй. Би мэдэхгүй гэсэн хариултыг давтан өгсөн боловч тайлбарууд нь хоорондоо нийцэхгүй болж эхэлжээ. Эцэг эхийнх нь алга болсон өдрийн явц өөрийн хөдөлгөөний маршрутыг тайлбарлахдаа тодорхой бус, зарим үед зөрүүтэй мэдээлэл өгсөн нь мөрдөн шалгагчдын анхаарлыг улам татаж эхэлв. Үүний зэрэгцээ түүний гэр бүлийн талаарх суур мэдээллийг цуглуулж эхэлсэн байна. Хуршүүд болон танилуд нь маргаан сонсож байгаагүй. Асуудалтай мэт харагдаагүй гэж мэдүүлсэн. Гаднаас нь харахад жирийн намгүй майл, гэвч мөрдөн шалгалтанд чимээгүй байдал гэдэг нь заавал аюулгүй гэсэн үг биш гэдгийг олон удаа харж байсан туршлага бий. Ил харагдах зөрчил байхгүй нь дотоод асуудал байхгүй гэсэн баталгаа болохгүй. Гэхдээ эхний шатанд нэг зүйл тодорхой болсон юм. Энэ хэрэг гинти маргаанаас үүдсэн үйлдэл биш, харин өмнө бэлтгэсэн дараалалтайгаар хэрэгжсэн байж болзошгүй. Алга бололтоос эхэлж цогцнуудын энэ тэнд хаягдсан тархалт, гэр доторх улмөр байцаалтын зөрчил эдгээр нь нэг нэгээрээ нийлж нэг цэг рүү чиглэж байв. Ингээд мөрдөн шалгалт шин шатанд орсон. Анхны асуулт хосуудыг хаашаа явсан бэ гэдгээс яг юу болсон бэ гэдэг рүү шилжив. Ингээд энэ хэргийн жинхэнэ дур зураг аажмаар тодорч эхэллээ. Мөрдөн шалгалт шин шатанд ормогц цагдаа нар үйл явдлын дарааллыг дахин илүү нарийн байдлаар сэргээж эхэлв. Алга болсон өдрөөс өмнөх хэд хоног тухайн өдрийн цагийн хуваар гэрийн доторх хөдөлгөөн гадна орчинд үйлдсэн бичлэгүүдийг нэг бүрчлэн шалгав. Зорилго нь нэг байв. Гэр дотор яг юу болсон бэ? Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмт хэрэг гэрт үлдэгдсэн нь тодорхой болсон байна. Цусны бичил улмөрүүд нь гал тогоо угаалгын өрөө, зочны өрөөний тодорхой цэгүүдэд илэрсэн нь гэмт хэрэг нэг дор нэг цаг хугацаанд болсон гэдгийг зааж байна. Улмөрүүдийг арилгах оролдлого хийгдсэн нь тодорхой байсан ч бүрэн устгах чадаагүй байлаа. Байцаалтын явцад Ионсок тухайн орой юу хийснээ нарийн тайлбарлаж чадаагүй. Тэр эцэг эх нь хизээ гэрээс гарсан, яг аль замаар явсан, өөрөө яг хэдэн цагт хаана байсан талаарх мэдүүлгүүдтэй зөрүүтэй мэдээлэл өгч байв. Эхний мэдүүлэгтээ орой гэртээ байсан гэж хэлсэн бол дараагийн удаа гадагшаа гарсан байсан гэж тайлбарсан тохиолдол бий. Ийм зөрчлөл нь мөрдөн байцаагчдын сэжийг улам баталгаажуулсан юм.
Үүнтэй зэрэгцсэн цогцос тараасан байршлуудыг газрын зураг дээр холбож үзэхэд нэг логик гарч ирсэн байдаг. Уутнууд санамсаргүй тарагдаагүй, харин хүн олноор зорчдогч анзаарагдахгүй өнгөрөх боломжтой цэгүүдийг сонгосон байна. Орон сууцны хогийн сав, замын хажуугийн тодорхой хэсгүүд ховрхон шалгагддаг бүсүүд. Энэ нь айдсаар сандран хийсэн үйлдэл гэхээс илүүтэйгээр бодож сонгосон маршрут байсан гэдгийг харуулжээ. Камерын бичлэгүүд чухал үүрэг гүйцэтгсэн, шөнийн цагаар хүнд ачаа барин явж буй хүн тодорхой чиглэлд давтамжтай зорчсон хөдөлгөөнүүдийг илрүүлсэн байна. Цаг хугацааг тулган шалгахад эдгээр хөдөлгөөнүүд EONSOC-ийн мэдүүлэгтээ нийцэхгүй байсан. Харин камерын бичлэг, утасны байршлын мэдээлэл, хог аядлын цагийн бүртгэл зэрэг нь хоорондоо уялдаж эхэлсэн. Мөрдөн шалгалтын дараагийн алхамд баримтчилгаа байлаа. EONSOC-ыг албан ёсоор сэжигтнэр татан дахин байцаах үед түүний хандлага эхний өдрүүдээсээ өөрчлөгдөөгүй. Тэр сандарч дэвдсэнгүй, тайлбар өгөхдөөч хязгаарлагдмал үг хэрэглэж байна. Гэвч баримтууд нэг нэгээрээ тулгагдах тусам мэдэхгүй гэсэн хариулт хүчгүйдэж эхэлв. Харин баримтанд тулгуурсан байцаалт болон сэтгэл зүйн нөлөөллийн дараа эцэст нь тэр гин тэргээ хүлээн зөвшөөрөв. Мөрдөн байцаагчдын тэмдэглэлд нуух шаардлагагүй болсон мөчид тайвширсан шинж илэрсэн гэж дурддагдсан байдаг. Энэ нь гэмшил үү эсвэл дарамтаа салсан мэдрэмж үү гэдгийг тодорхойлох боломжгүй ч үйлдэл нь баримтаар батлагджээ. Ингэснээр хэргийн бодиттой үйл явц тодорхой болсон юм. Гэмт хэрэг гэр дотор үйлдэгдсэн уул мөрийг арилгах орлого хийсэн. Дараа нь цогцснуудыг хэсэглэн тараасан. Энэ бүхэн богино хугацаанд тодорхой дарааллын дагуу хийгдсэн байв. Мөрдөн шалгалтын хувьд дараагийн асуулт бол энэ бүхнийг яагаад үйлдэх болов? EONSOC-ийн аав нь 1976 оны 8 дугаар сарын 29-нд Тэнгисийн цэргийн академик төгссөн. Тэнгисийн явган цэргийн офицер байсан бөгөөд цэргээс халагдсаныхаа дараа томоохон компанид удирдах албан тушаал хашиж байв. Харин ээж нь Юхаа эмэгтэйчүүдийн их сургуулийг улс төр дипломат харилцааны мэргэжлэр төгссөн. Гэхдээ мэргэжлэрээ ажиллаагүй гэрийн эзэгтэй байжээ. EONSOC нь 2 хүүтэй айлын 2 дахь хүү бөгөөд гэр бүл нь эдийн засгийн хувьд хангалуун амьдарч байж. Өөрөө Кореад их сургуулийн инженерийн коллежид төгссөн. Аж үйлдвэрийн систем ба мэдээллийн инженерчлийн техникт суралцж байсан тул гаднаас нь харахад чадварлаг үлгэр жишээ оюутан нийгмийн өндөр боловсралтай гэр бүлийн хүүхэд мэд харагддаг байж. Гэсэн хэдий ч эдийн засгийн хувьд хангалуун байсан ч EONSOC-ийн гэр бүлийн дотоод байдал аль хэдийн удаан хугацаанд дороотсон байж. Аав нь цэргийн хүн Солонгосын Тэнгисийн явган цэргийн хуучин офицер тул хит хатуу дүрмж Спартан маягийн хүмүүжил 2 хүүдэд тулхан хэрэгжүүлдэг байсан. Энэ эцэг их хүүхдүүдээ ер нь таашаадаггүй байсан бөгөөд ялангуяа 2 дахь хүү EONSOC-ыг илүү үзэн яддаг байсан. Тэд байнга өөсөө болж, байнга орилж хашгирч доромж үг, утгагүй загналтаар дарамтлагдаг байсан байна. Үүний улмаас EONSOC багасаа гэр бүлийн хүчирхийлэл төртөж, хүний ёс бус харьцаанд орсон. Тэд том хүүдээ арай зөөлөн ханддаг байсан ч 2 дахь хүү EONSOC-т төсөөлөмжгүй хэмжээнд хүчирхийлэл үйлддэг байж. Үнэн дээр EONSOC бие махбодын төдийгүй сэтгэл зүйн хүчирхийллийг зэрэг амссан. Цэцэрлэгийн наснда тэр гутлын үдээсээ ууж чаддаггүй байсан бөгөөд түүний санаж угаар үүнээс болж анх зодуулдаг байсан. Дараачаар уншиж сурах цаг харах зэрэг энгийн зүйлсийг хүртэл зодуулж байж сурсан гэдэг. Бага сургуулийн 3 дугаар ангид байхад нь ямар ч тодорхой шалтгаангүйгээр эцэг их нь хөлийг нь хөхөртөл зодож 4 дугаар ангид орох үед нь удаан хоолсон гэх шалтгаанаар савхаас шидэж байсан удаатай. Заримдаа хоолыг нь амдан жихэд ариун цэврийн өрөөлөв явуулж бөөлжүүлдэг байсан бол хичээл хийхин оронд комик зураг зурсан хэмээн үсийг нь хусаж байсан тохиолдолж бий. Мөн буруу битсэн гэж алгадаж гадуур гарч үхвэл таарна чиний амьдрал аль хэдийн дууссан гэх мэт үгсийг эцэг их нь байнга хэлдэг байсан. Мөн төрсөн өдрийг нь ч огт тэмдэглэдэггүй байж. EONSOC бага сургуулийн насндаа өөрийн гэрийг оршуулгын газар гэж нэрлэдэг байсан нь түүний дотоод байдал ямар байсныг харуулна. Дунд сургуульд ороход байдал бүрд орцсон. Түүнийг бараг хог мэт үзэж эхэлжээ. Жишээ нь дунд сургуулийн 2 дугаар ангид байхад нь ээж нь EONSOC-ыг шувуутай тоглож байна гэж загнан эд зүйл шидэж алхан бүртэн загнан доромжилдог байсан. Эцэг их нь хүүхдүүдээ байнга бусадтай харьцуулж өчүүхэн алдаа үйлдэл бүр дээр нь хашгирчин орилж хүч хэрэгэлдэг байж. Ямар нэг зүйл хийж чадахгүй бол уурлаж харин сайн хийсэн ч хизээж магтаал сонсдоггүй. Харин яагаад илүү сайн хийж чадсангүй вэ гэж загнуулдаг байсан. Ялангуяа ээж нь EONSOC-ыг байнга зэмлэж доромжилж занл хийдэг байсан тул тэр айд сандарсандаа ээж нь гартаа хэрэглэж магадгүй гэж бейсболын зохиур шилэн баримл зэргийг нуудаг болсон байна. Зодсныхаа дараа өвдөг сөхрүүлэн суулгаж заавал наминчлалын залбиралгээчийг хийлэгдэг байж. Харин үнэхээр наминчлах ёстой байсан хүмүүс нь хэн байсан бэ?
Ингэж цаг хугацаа өнгөрөх тусам Ион Сок улам дотгошоо болж хүмүүстэй харилцахад бэрхшээлтэй болсон. Сургууль дээр нь ч нөхцөл байдал дээрдсэнгүй. Сургуульд байхдаа туранхай сул дорой зан ааштай байсан тул байнга доог дохуу болж бас нэг л сурагч түүнийг зориудоор байнга дээрлэгдэг байсан. Тэр сурагчийг хүү маш их үзий яддаг байсан бөгөөд хэрэг гарсны дараа шүүхтэр хүртэл нэг өдөр би тэр новшиг ална гэж хэлж байсан нь тэмдэглэгдсэн байдаг. Тухайн үед 1.80 см-аас дээш өндөртэй 100 кг-аас их чинтэй нэг сурагч Ион Сокийг сармагчин гэж доогддог байв. Энэ нь бусад ангиудад тархаж түүнийг огт танихгүй хүүхдүүд ч өнгөрөхдөө сармагчин гэж дуудаж дооглох байсан байна. Зарим нь зориудаар хажууд нь сууж өдөржин дээрлэхэж ангийнхаа өмнө ил тод дооглож байсан гэдэг. Ион Сокт найз гэж байсангүй. Ингэснээр тэр улам ганцаардаж доромжллын мэдрэмж гүн суусан. Ялангуяа сэтгэл зүйн хувьд эмзэг өсвөр насанд ийм доромжлол нь насан туршийн шарах үлдээдэг. Хөдөлгөөний чадвар муу гэдгийг нь ашиглан спортоор албадан хичээллүүлж бөмбөг алдах бүртэн инээлддэг байлаа. Түүний эзөөс хоолыг нь дээрэмдэж авдаг, дуртай дуучныг нь хүртэл шүүмжилдэг байсан. Дунд сургуулийнх нь 2 дугаар ангид байхад нь ангийнх нь нэг хүүхэд нь Ион Сокийг бид тангарахт ах дүүс гэх бичгийг хамрынхан цусаар бичүүлжээ. Үүний дараа бусад хүүхдүүд ч түүнийг хочилж, үл тоомсорлон, ялангуяа охид түнээс бүрэн нүүр буруулсан нь түүнийг хамгийн их шаарлгасан. Эцэг эхтэйгээ харилцаа сайн идэвхтэй зан чанартай хүүхэд байсан ч ийм нөхцөлд аажмаар дотогшоо хаалттай болох байлаа. Харин Ион Сокийн хувьд энэ бүхэн яг өөрийн бие хэмээн төлөвшөж байсан өсвөр наснд нь тохиолдсон нь бүрч хор уршигтай байв. Мөн ахлах сургуульд орсныхан дараа ч эцэг эх нь хоол бэлдэж өгдөггүй байсан. Тухайн үед сургууль дээр нь хоолдог систем байгаагүй тул оройн бие даалтын сурагчид 2 хоолны сав авч явах шаардлагатай байсан. Гэсэн ч эцэг эх нь хоол болоод хоолны мөнгө өгдөггүй байсан. Түүнийг тайвшруулдаг зүйл нь зөвхөн кино болон тоглоом байлаа. Өсвөр нас бол хүний амьдралын ихэнх цагийг сургуультай өнгөрүүлж, найз нөхдийн нөлөөнд хүчтэй автдаг үе билээ. Харин Ион Сок сургууль дээрээ дор хаяж 1-2 сайн найзтай байсан бол эцэг эхийнхээ хүчирхийллийг давах, хэвийн зан төлөвтэй болж төлөвшөх боломжтой байсан байж мэднэ. Ах шигэ бусдын гэрт очиж өөр орчин харж, өөрийн гэрийн нөхцөл хэвийн бус гэдгийг ойлгохч боломж байсан. Гэвч түүнд ийм боломж олдоогүй. Ийхүү хаанч хүлээн зөвшөөрөгдөөгүй Ион Сокийн уур хилэн эцтэй туйлын хэлбрээр тесэрсэн. Шүүхтэр тэр хэлэхдээ эцэг эх минь надаас уучлалт гуйсан бол би бүхнийг уучлахад бэлэн байсан гэж мэдүүлсэн. Гэхдээ бодит байдал дээр тэр гэр бүлийн болон сургуулийн давхар хүчирхийллийг тэсвэрлэхэд бэрх байсан юм. Түүний амсан гэр бүлийн хүчирхийллийн төвшин хит ноцтой байсан тул түүнийг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж нэрлэх нь бий. Баривчлагдсныхаа дараа Ион Сок сургуулийн үед намайг дээрлэгдэг байсан тэр хүнийг хутгалж алмаар байна гэж ил тод хэлсэн нь түүний сэтгэл зүйн гүн шарах өшөө авах хүсэл нь одоо ч арилаагүй байсныг харуул. Хүүхдийн сэтгцийн эвж Жон Унсон нэгэн нэвтрүүлэгт даралтын тоогоо дүүргэл тесэрдэг. Харин баг-багаар уурыг нь гаргаж байвал аюулгүй гэж хэлсэн байдаг. Ион Сокийн дотор хуримтлагдсан уур хилэн зөвхөн эцэг эхтэй холбоотой биш, сургуулийн дээрлэхэлтэйч давхар холбоотой байсан. Гэрийнх дарамтыг сургууль дээрээ тайлж чадаагүй, сургуулийн дарамтыг гэртээ тайлж чаддаггүй байсан учраас уур хилэн 2 дахин хуримтлагдж гарцаагүй байдал үүссэн. Ахлах сургуулийн төгсөлтийн ёслолоос тэр зогтож, ангийнхантайгаа дахиж хизээж уулзаагүй. Цэргээс халагдсныхаа дараа ч эцэг эхтэйгээ хийсэн зөрчил нь улам хурцтаж, хүн амны хэрэг үйлснэхээ дараа хүртэл сургуулийн дээрлэгчийнхээ нэрийг дуудаж, түүнийг алахыг хүсэж байгаа хэлсэн нь түүний уур хилэн ямар төвшөнд хүрснийг харуулна. Зарим хэвлэл Ион Сокийг хүчирхийлэлтэй кино их үздэг байсан гэж дурдсан ч бодит байдал дээр кинон түүний уур хилэн өдөөсөн бус харин ганц тайвширлан байсан. Хэрвээ гэмт хэрэг гардаг кино үзсэн хүн болгон хүн амны хэрэг үлддэг байсан бол энэ дэлхий бүхэлдээ сүрэх байсан. Кино, тоглоом, шашин, архин дондох нь ихэвчлэн амьдралын асар их өвдөлтөөс зүгтаах оролдлого байдаг. Ион Сок өөрөөсөө 2 насаар ах нэг ахтай байсан. Дүүгээсээ ялгаатай нь ах нь Сөүл хотын дунд төвшний их сургуульд суралцсан бөгөөд сонирхолтой нь эцэг эхээсээ тодорхой хэмжээнд илүү анхаарал, ялгууртай хандлага хүртдэг байж. Ах нь түрэмгий халуун ааштай, өөрийн бодлыг шууд хэлдэг зоримог зан ааштай хүн байсан. Ах нь байнгын дарамт зүү бүс харьцаанд туйлдж, өсвөр насндаа эсэргүүцэл үзүүлж эхэлсэн бөгөөд Ион Соктой байнга зөрчилдөж маргалддаг байсан байна. Эцэг эх нь ахыг нь төвөгтэй нэгэн гэж үздэг байсан ч ах нь стрессээ ийм байдлаар гадагшуулж чаддаг байсан учраас дүүтэйгээ харьцуулахад дотроо хуримтлуулсан сөрөг мэдрэмж бага байж. Гэхдээ Ион Сокийн ахыг дүүгээсээ илүү хайрлагдсан гэж шууд дүгнэх боломжгүй.
Ах нь маш муухай ааштай, доромж үгэнд тэсвэрлэхээс илүүтэй эсэргүүцэж, сүрж хариу үйлдэл үзүүлэх хандлагатай байсан тул эцэг эх нь түүнийг хүсснээрээ захирахад хэцүү байж. Sisa Journal сэтгүүлийн мэдээлснээр Ион Сокийн ах нэг удаа найзынд очоод найзынх нь эцэг эх нэг өрөөнд хамтдаа унтдгийг хараад гайхжээ. Тэр гэртээ ирээд ээжээсээ "Миний найзын эцэг эх нь нэг өрөөнд хамт унтдаг юм байна. Тэгвэл манайх яагаад тусдаа өрөөнд унтдаг юм бэ" гэж асуусан байдаг. Үүний дараа эцэг эх нь хэсэг хугацаанд нэг өрөөнд хамт унтсан мэт боловч удалгүй дахин тусдаа өрөөнд унтдаг болж нас барах хүртлээр тусдаа амьдэрсэн байна. Мөн Ион Сокийн ээж нь хүүхдүүдийн өмнө байнга салалт гэдэг үгийг ашигладаг байсан байна. Тэр хүүхдүүддээ нэгэн удаа "Бид яагаад салж чаддаггүйг та нар мэдэх үү? Та нараас л болоод салж чаддаггүй юм та нарын буруу" гэх мэт үгсийг байнга хэлж сэтгэл зүйн дарамт учруулдаг байжээ. Нөгөө талаас Ион Сок өөрөө аимхай дууцгүйтэй дотогшоо хүн байсан тул эцэг эхтэйгээ шууд зөрчилдөх нь харьцангуй бага байсан ч дотроо үүсгэсэн зөрчил дарамт нь илүү гүн байсан. Ах нь 20-од наснда эцэг эхийн байнгын дарамтыг даалгүй биедан амьдрахаар явсны дараа ээж нь үүнд эвгүцэж харилцаагаа засахыг оролдсон байна. Тэр үед ээж нь ганц бие хүн зориулсан орон сууц гарган өгч оройтсон ч гэсэн ахт нь анхаарал хандуулж эхэлжээ. Гэвч уг орон сууцыг санхүүжүүлэхийн тулд Ион Сокийн нэр дээр зээл авсан нь түүнийг маш их бухимдуулсан байна. Эцэст нь Ион Сок олон жил дотроо төвчж хоримтлуулсан бүх сэтгэл хөдлөлөө тесэрж ээжтэйгээ 4 цаг үргэлжилсэн ширүү маргаан хийсэн байна. Энэхүү үйл явдал хүн амны хэрэг гарахаас ердөө 10 хоногийн өмнө болсон бөгөөд Ион Сокийн амьдралдаа анх удаа мөн сүүлчийн удаа ээжтэй шууд эсэргүүцэл үзүүлсэн тохиолдол байжээ. Харин хэрэг бүхэлдээ илэрсний дараа шүүх эхлэв. Шүүх хэлэлцүүлэг эхлэхэд прокурорын байр суурь тодорхой байлаа. Гэмт хэрэг гэр дотроо үлдэгдсэн дараа нь уул мөрийг арилгах орлого хийж цогцыг хэсэглэн олон газар тараасан нь урьдчилан бодож дараалтайгаар хийсэн онц харгас гэмт хэрэг гэж дүгнэв. Прокурор нотлох баримтуудаа нэг бүрчлэн танилцуулав. Криминалистикийн дүгнэлт камерын бичлэгүүд утасны байршлын мэдээлэл байцаалтын үеийн зөрчилтэй мэдүүлгүүд эдгээр нэг цэгт нийлж байв. Шүүхийн өмнө тавигдсан ихний асуулт гин буруутай эсэх байсан бөгөөд энэ дээр маргаан баг гарсан. Өөрөөр хэлбэл үйлдэл болсон хэн үйлдсэн нь тодорхой болсон гэж үзв. Харин маргаан үүссэн гол хэсэг нь ялын хэмжээ байлаа. Прокурорын зүгээс хамгийн хүнд ял оногдуулахыг шаардаж нийгэмд учруулсан хор уршиг хэргийн шин чанарыг онцолсон байдаг. Анхан шатны шүүх прокурорын шаардлагыг хүлээ авч хэрэгтэнд цаазын ял оноо. Шийдвэр гарах үед танхимд дуу чимээ гарсангүй. Олон нийтийн хувьд энэ шийдвэр гин тийм байгаагүй. Эцэг их хөнөөсөн цогцыг хэсэглэн тараасан хэрэгт хатуу хариуцлага ногдуулах ёстой гэсэн байр суурь давмгаалж байна. Шийдвэрийг сонссон Ион Сок сэтгэл хөдлөл илэрхийлээгүй, тайван хിവэрэ үлдсэн нь шүүхийн тэмдэглэлд үлдсэн байдаг. Гисэн хэдий ч хэрэг нь дуусаагүй. Давж заалдах шатанд өмгөөлөгчд өөр асуултыг хөндөсөн. Тэд гинт хэргийг үгүйсгээгүй. Харин ял онохдоо амьдралынхан түүх, сэтгэл зүйн байдал өссөн орчны нөлөөг харгалзах ёстой гэж үзсэн байна. Шүүхийн материалд гэр бүлийн дотоод уур амьсгал удаан хугацаанд үргэлжилсэн дарамт сэтгэл зүйн асуудлын талаарх баримтууд нэмэгдэв. Сэтгэл зүйн үнэлгээний дүгнэлтэнд удаан хугацаанд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжгүй орчин төссөн хүний дотоод хяналт алдагдах эрсдэл өндөр байдаг тухай дурдсан юм. Энэ нь гэмт хэргийг зөвтгөх үндсэл бичгэлээ ялын хэлбэрийг тодорхойлоход харгалзах хүчин зүйл гэж үзэх боломжтойг өмгөөлөгчд онцлов. Шүүх энэ хэсгийг нухацтай авч үзсэн байдаг. Давж заалдах шатны шүүх эцэст нь цаазын ялыг бүх насаар нь хорих ялаар өөрчилжээ. Шийдвэрт хэргийн ноцтой байдлыг харгалзан хамгийн хүнд ангиллын ялыг хിവэр үлдээ. Харин амьдралын нөхцөл сэтгэл зүйн хүчин зүйлсийг харгалзан цаазын ялыг оногдуулахгүй гэсэн үндэслэл дурдгдсан байдаг. Харин энэ шийдвэр нийгэмд дахин маргаан үүсгэсэн. Зарим нь энэ өөрчлөлтийг хэт зөөлөн гэж шүмжилсэн бол зарим нь хууль зүйн хувьд үндэслэлтэй болгоомжтой шийдвэр гаргасан гэж хамгаалав. Гэвч нэг тодорхой зүйл байлаа. Энэ хэрэг энгийн ял оноогоо дуусгах кейс биш байв. Гэр бүлийн дарамттай дотоод асуудал, сэтгэл зүйн хүчин зүйл, нийгмийн анхаарал дутмаг байдал зэрэг олон асуудлыг нэгэн зэрэг ил гаргажээ. Ингэснээр хэрэг шүүхийн хувьд дууссан ч олон нийтийн түвшинд үргэлжилсэн асуултууд үлдэв. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарснаар Ион Сокийн хэрэг хууль зүйн хувьд дууссан гэж тооцогдов. Цаазын ял бүх насаараа хоригдох ялаар солигдож, түүнийг суллах боломжгүй хамгийн хүнд ангиллын ял хിവэр үлдэв. Юуны өмнө олон нийтийн анхаарал гэр бүлийн дотоод орчин руу чиглэсэн. Энэ хэрэг гарахаас өмнө тэдний хөршүүд болон танилуд нь ямар ч асуудалгүй айл гэж тодорхойлж байсан нь шүүхийн баримтанд тодорхой бичигдсэн байдаг.
Маргаан сонсогддоггүй, цагдаа дууддаггүй, гадаа төрхөөрөө энгийн айл. Гэвч мөрдөн шалгалт шүүхийн явцад ил болсон зүйл нь гаднаасаа харагдах тайван байдал дотоод бодит байдлыг заавал илэрхийлдэггүй гэдгийг харуулсан. Ий Юнсокийн хувьд удаан хугацаанд хоригдлогдсон стресс, гарцаагүй байдал нь нэг агшинд задралт хүрсэн гэж үзэх үндслүүдийг шүүхийн материалд оруулсан байлаа. Гэхдээ эдгээр дүгнэлтэнд гэмт хэргийг зөвтгөх бус яагаад ийм хэрэг гарах боломж бүрдсэн бэ гэдгийг ойлгоход чиглэсэн байна. Ий Юнсок одоо шоронгийн ханан дунд амьдралаа үргэлжлүүлж байна. Түүний нэр одоо хууль зүйн архив шүүхийн шийдвэрүүдэд л үлдсэн. Нийгмийн амьдралаас бүрэн тусгаарлагдсан ч түүний хэрэг сургамжийн хувьд оршсоор байна. Энэ нь нэг хүний хувь заяаны тухай биш, анзаараагүй орхисон орон зайд юу болж болох вэ гэдгийг харуулсан жишээ болж үлджээ. Ий Юнсокийн хэрэг бол гинтийн уурын тесрэлт байсангүй. Энэ бол нэг шөнө бий болсон аимшиг биш. Энэ бол олон жилийн турш хоригдлогдсон дарамт доромжлол, дуугүй тесвэрлэлтийн эцсийн үр дүн байлаа. Гэртээ хүчирхийлэл сургууль дээрээ дээрлэхэлд хаанч хамгаалалтгүй орчин. Эдгээр нь тус тусдаа бус харин хоорондоо давхарлаж нөлөөлсөн. Эцэг эхийнх нь байнгын доромжлол, бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл. Энэ нь Ий Юнсокийн дотоод ертөнцийг аажмаар нураасан юм. Харин сургууль дээрх дээрлэхэлд түүнийг бүрэн ганцаардалд оруулж өөрийгөө үн цэнэгүй нэгэн мэт мэдрэхэд хүргэсэн. Тэр хаанч уура гаргах дуу хоолойгоо хүргэх боломжгүй байлаа. Гэрийн дарамтыг сургууль дээр тайлж чадсангүй, харин сургуулийн доромжлолыг гэртээ тайлж чадаагүй. Ингэснээр уур хилэн даралтын тоогоо шиг битүүмжлэгдэж эцэст нь тесрэв. Энэ түүхийг сонсоод хэн нэгнийг өмөрөх шаардлага байхгүй, үйлдэл бол буруу, хариуцлага зайлшгүй. Гэхдээ зөвхөн төгсгөлийг нь хараа зогсох нь биднийг дахин ийм түүхтэй нүүр тулгархаас хамгаалж чадахгүй. Харин яагаад ийм байдал хүргэсэн замыг харж, анхаарч асууж сурах л бодит хамгаалтын эхний алхам. Магадгүй энэ түүхийн дараа зарим хүн хэн нэгний дууга байдлыг өөрөөр харж эхлэх байх. Удаан алга болдог хөрчийг хэд дууга хүүхдийг гайгүй гэж байнга хэлдэг хүнийг тэднээс асуух ганц өгүүлбэр заримдаа оройтсон шүүхийн шийдвэрээс илүү үн цэнтэй байж чадна.